Израилийн ард түмний аж амьдралд газар тариалан гэдэг салшгүй холбоотой өдөр тутмын амьдралд нь уялдаатай энэ аж ахуйг маш ихээр Библиэлд дурдсан байдаг. Тэн дотор бол одоо тариа хураах энэ зан үйл бол маш ихээр дурддаг. Тийм учраас Есүс ч гэсэн хэд хэдэн удаа одоо үр тариалах, үр цацах, тариалангийн талбай, за мөн тариа хураах, тариаг цайруулах, дээрээс нь терэмд авчрах, тэгээд тэнд гурил гаргаж авах, за мөн дээрээс нь үлдсэн тариаг одоо шатаах гэх мэт ийм хилц зүйрлэлийг бол маш ихээр ашиглаж ирсэн байна. Ягаад гэвэл энэ нь тухайн үеийн израильчуудын амьдралд салшгүй холбоотой нэг хэсэг байсан гэсэн үг. Тэгэхээр хуучин гэрээний үед израильчууд маань баяруудыг ёсчлон дагаж цаг өдөр улирлуудыг тогтоон энэ өдгөр өдрүүдийг сахиж бас тэмдэглэдэг байсан байна. Тэгэхээр тэдгээр чухал баяруудын нэг бол анхны үр жимсийн баяр буюу даллах баяр гэдэг энэ баяр. Хавар болоход тариа тариалж ургацынхаа үрийг суулгаад за ингээд тэд нар хамгийн анхны үр жимсийг хурааж авдаг байсан. Мэдээж энэ нь бол бүрэн гүйцэд бүх тариаг хурааж аваагүй ч гэсэн тарьсан тарианыхаа улаан буудааныхаа анхны дээжийг нь хурааж байгаа ийм баяр юм. За тэгэхээр бурхан израильчуудад энэхүү анхны үр жимсийн баярыг тэмдэглэх зааврыг Левит номон дээр тодорхой хэлсэн байдаг. Хамтаа өдрөө Левит 23-ын 10-аас 15 дугаар ишлэлийг гарган уншъя. Израилийн хөвгүүдтэй ярин тэдэнд хэлэхтэн: миний та нарт өгөх гэж би нутагт орж ургацыг нь хураахтаа та нар ургацынхаа анхны үр жимсний багцыг тахилчид авчрахтун. Та нар хүлээн авагдахын тулд тэрээр уг багцыг эзний өмнө даллана. Амралтын өдрийн дараагийн өдөр тахилч түүнийг даллана. Та нар уг багцыг даллах өдөртөө согоггүй хургийг шатаалт тахилаар эзэнд өргөхтун. Үүний эдэн өргөл нь тостой хольсон Ифагийн 10.2 сайн гурил байх бөгөөд тайвшруулах тааламжт үнэрт зориулан эзэнд галаар өргөх өргөл болох юм а. Энэ нь түүний ундаан өргөл болох хийний 4-1 дарстай хамт байх юм. Тэр өдрийн хүртэл өөрсдийн бурхныхаа тахилыг авчрах хүртлээр та нар талахыгч хуурсан болон шинэ үр тариагч бүү идэхтун. Энэ нь үеийн үед амьдрах бүх газарт чинь улирн үргэлжлэх тогтоол байх ёстой. Амралтын өдрийн дараах өдрөөс даллах өргөлийн багцыг авчирсан тэр өдрөөс та нар бас 7 хоногийг тоолоо гэж хэлсэн. Яг үүний дагуу Үйлс номын 2 дугаар бүлэг дээр Пентекостийн баяр буюу Тавтын өдөр та бүхэн 7 хоног гэхээр 49 өдөр болж байгааг анзаарч байгаа. Дээгүр үрэх баяраас хойш 50 дахь өдөрт итгэгчид, Есүсийн дагалдагчид, түүний дүүнер, мөн эмэгтэйчүүд, мөн Есүсийн эх тэд бүгдээрээ хамтдаа нэгэн сэтгэлээр залбирж явах үед тэнд Бурхны ариун сүнс гайхалтайгаар буун ирж тэгээд тэдэн дээр харь хэл өгөгдсөн байдаг. Дээгүр өнгөрөх баяраас 50-ийн баярын өдрийн хооронд 50 өдөр заагалдаг гэж бүгдээрээ сая ойлгосон шүү дээ. Тэгэхээр эдгээр өдрүүдэд Иерусалим хот маань маш их хөдөлгөөнтэй, маш олон даяанчин, гийчид, худалдаачид, мөргөлчид, олон хүмүүс Иерусалим хотод ирж, Иерусалим хот олонний хөлд дарагддаг байсан байна. Харь үндэстэн харь газруудад цагаачилж, бас даяанчилж очиж амьдарч байгаа хүмүүс эдгээр өдрүүдэд Иерусалимд ирж шашны баяр тэмдэглэхээс гадна худалдаа арилжаа 8 асар ихээр хийдэг байсан. Тэгэхээр энэ үед Галилийн ирчүүд гэж нэрлэгддэг байсан Есүсийн дагалдагчид тэд ариун сүнсний хүчээр гайхалтайгаар Бурхныг тунхагсан баг. Петр энэ өдөр Бурхны үгийг дамжуулахад тэнд 3,000 хүн Христ рүү иргэсэн гэж Библиэлд дурдсан байдаг. Эдгээр хүмүүс бол энэхүү Пентекостийн баярын жинхэнэ утга учир, жинхэнэ мөн чанарыг агуулсан ийм үйл явдал болсон. Христийг анх удаана Үйлс номон дээр маш олноор дагаж түүнд итгэх шийдвэрийг гаргасан гэсэн үг. Петр тэр үед босч Бурхны үгийг тунхаглаж Есүс бол Месая байсан. Есүс бол тэрхүү аврагч, амлагдсан нэгэн байсан гэдгийг тунхаглаж тэгээд тэрээр загалмай цовдлогдож дахин амилсан юм а гэдэг тэр итгэл найдварыг хүмүүст хуваалцсан байдаг шүү дээ. Библиэлд биднийг Бурхны хувьд тэрхүү шин бүтээл, шин үр жимс, шин хүн болох талаар маш ихээр уриалж бас сануулсан байдаг шүү дээ. Энэ тухай Яаков өөрийн загтал дээр маш тодорхой бидэнд бас зоригжуулж хэлсэн байдаг. Яаков 1-ийн 16-аас 18. Хайрт ах дүү нар минь, бүү мэхлэгдэх түн. Аливаа сайн сойрхол ба аливаа төгс бэлгэн дээрээс гэрлүүдийн эцгээс бууж ирдэг. Түүнд өөрчлөлтч байхгүй, өөрчлөгдөх сүүдэрч байхгүй. Тэр өөрийн хүслээр биднийг үнний үгээр төрүүлв. Ингэснээр бид түүний бүтээлүүдийн анхны үр жимс нь болох юм а гэсэн байна. Та нар ч гэсэн Христийн
анхны үр жимс болох ёстой юм шүү гэж энд хэлсэн байна шүү дээ. Амен. Тэгэхээр Яаковын хэлсний дагуу бол энд юу гэж хэлсэн бэхээр Бурхан биднийг өөрийнхөө үнний үгээр төрүүлнэ гэж хэлсэн байна. Үнний үгээр төрүүлнэ. Яг л үр цацаад тэгээ тэндээс нахаа соёолдог шиг ямар үед Христ итгэгчид жинхнээсээ Бурхан дотор өөрчлөгдөж, шинэ хүн болж, шинээр төрж, шинэ үр жимсийг ургуулдаг вэ гэхээр Бурханы үг дотор юм байна. Үгэн дотор. Үгээр гэж хэлсэн байна. Үнний үгээр. Энэ үннийг, энэ үгийг сонссон хүмүүс Петр дээр ирсэн байдаг. Тэгээд тэр Петрээс бид одоо юу хийх вэ? Одоо бид аврагчийн тулд юу хийх вэ? Тэд асуусан. Петр тэр үед юу гэж хэлсэн бэхээр гимшиг түн гэсэн байдаг. Гимшицгээ. Илч Паул Ром хотынд загтал бичгтээ хамгийн төгсгөлд нь Ромд амьдарч байгаа өөрийг нь таньдаг, дагалдагч, бас үйлчлэгч, ахлагч нарт мэдлэгээ төвшүүлсэн баг. Тэгээд эдгээр дотроос Паул нэг хүнийг одоо маш тодорхой нэрийг нь дурдсан нь Эпанейт гэдэг хүн байсан баг. Ром 16 дугаар бүлгийн 5 дугаар ишлэл баг. Тэдний гэрийн чуулганд болон мөн Христэд иргэсэн Азийн анхны хүн болох миний хайрт Эпанейтэд мэд хүргээрэй гэж хэлсэн байна. За энэ хүнийг Паул 3 тодорхойлолтоор тодорхойлсон. Хамгийн ихнийх нь тодорхойлолт нь юу гэсэн бэхээр энэ хүн Христ рүү иргэсэн гэж хэлсэн баг. Христ рүү иргэсэн. Энэ юу гэсэн үг вэ гэхээр одоо хуурамч паган гэж хэлдэг л дээ. Хуурамч бурхтын тухайн үеийн итгэл үнэмшил, зан үйл, ёс заншил, шашин шүтлгээс эргэж Христэд итгэгч болсон. Христ рүү иргэсэн. Христийнх гэж нэрлэгдэж эхэлсэн гэсэн үг. Хоёр дахь нь юу гэсэн бэхээр Азийн анхных гэсэн. Аз төв доторх хамгийн анхны үр жимс буюу анхны Христэдийг хүлээж авсан хүн гэдгээр нь тодорхойлсон. За харин 3 дахь тодорхойлолт нь юу гэсэн бэхээр Паул энэ хүнийг миний хайрт гэж хэлсэн. Энэ хүнийг хайрладаг, энэ хүнд хайртай гэдэг санааг илэрхийлсэн байна. Паул Азийн анхны үр жимс буюу Азийн анхны Христэд иргэсэн тэрхүү хайрт Эпанейтт юу гэсэн бэхээр мэд дэвшүүлж байна гэж хэлсэн байна. Коринт хотынд бас мэдлэгээ дэвшүүлэхдээ Стефана гэдэг хүнийг дурдсан байна. Стефана гэдэг одоо хүн маань болохоор Ахайн одоо анхны үр жимс, анхны итгэгч гэр бүл юм аа. 1-р Коринтын 16-гийн 15 дахь эшлэл. Ах トゥ нараа би та нарыг ятгая. Стефанагийн гэр бүлийнхэн Ахайн анхны үр жимс бөгөөд тэд өөрсдийгөө ариун хүмүүсийн төлөх үйлчлэл зориулсныг та нар мэднэ. Тэгэхээр Ахай гэдэг бол Ромын хойд хэсгийн грек хотуудыг нэрлэдэг байсан Ромын нэгэн муж юм байна. Тэгэхээр энэ мужийн нийслэл бол Коринт хот байсан. Тэгэхээр энэ Коринт хотын итгэгчид дотроос Стефана гэдэг энэ хүний гэр бүлийнхэн бол одоо Ахай муж дотор хамгийн анхны Христийг хүлээж авсан анхны үр жимс юм а гэж бас бичсэн байна. Эдгээр итгэгчдээс улбаалan тухайн хотуудын сүм цуглаанууд бий болж тэгээд тэнд Бурхны сайн мэдээ улам ихээр төгж дэлгэрч Бурхны ажил гайхалтайгаар явагдсан гэдэг нь ойлгомжтой. Илчилт номын 14-р бүлэг дээрх 3 тэнгэр элчийн мэдээг бид нар сайн мэднэ. Илчилт номын энэхүү 14-р бүлгийн 6-р ишлээс эхэлж байгаа 3 тэнгэр элчийн мэдээний өмнөхөн Илчилт номын 14-р бүлгийн 1-5 дугаар ишлэл дээр бас нэгэн чухал үйл явдал болдог. Харагтун Сион уулан дээр хураг зогсож байхыг би харлаа. Духан дээрээ түүний нэр ба эцгийнхэн нэр бичээстэй 144 мянган хүн түүнтэй хамт байлаа. Асар их хусны чимээ хүчит аянгийн нүргэн шиг дуу тэнгэрээс сонсогдлоо. Миний сонссон дуу бол босоо ятгачд ятгаар тоглож буй их шиг ая мэт байлаа. Тэд сентийн өмнө болон 4 амтан мөн ахлагчдын өмнө шин дуу дуулав. Дэлхийгээс худалдаж авагдсан 144 мянган хүнээс өөр хинч тэр дууг сурч чадсангүй. Тэд бол өөрсдийгөө эмсээр бузарлаагүй хүмүүс юм. Учир нь тэд ариун ажээ. Тэд бол хургийг хаашаач явсан түүнийг дагдаг хүмүүс. Тэднийг бурхан болон хурганы төлөх анхны үр жимс болгон хүмүүсийн дундаас худалдан авсан ажээ. Тэдний амнаас ямар ч худал олдсонгүй тэд гим зэмгүй гэж хэлсэн байна. Тэгээ энэхүү тэд гим зэмгүй гэдэг энэ ишлэлийн араас Илчилт номын 14-р бүлгийн 6-р ишлэл дээрээс Тэнгэрийн дундуур өөр нэгэн тэнгэр элчнээс явахыг би харваа гэж Илч Иохан цааш өгүүлсэн байдаг. Бид үнэхээр Бурхныг хаашаач явсан хургийг дагдаг. Ямар нэгэн худал хуурмаггүй, гим зэмгүй, өөрсдийгөө бузарлаагүй, ариун, Христээр худалдагдан түүнийх болсон тийм хүмүүс байж чадж гэнэ үү гэдэг нь бидний хувьд бас чухал асуулт болж ирж байна.
хүнийг бүтээсэн цаг мөчөөс эхлээд авралын ажлыг гүйцэлдүүлэн авралын төлөвлөгөөг үргэлжлүүлж байгаа энэ бүхий л түүхийн цаг мөчөд Бурхан цаг ямагт үлдгэсэд гэж байсан. Бурхан цаг ямагт түүний талд түүнийг дагдаг хүмүүс гэж байсан баг. Ямар ч хэцүү цаг мөчөд, ямар ч хэцүү энэ дэлхий баларн доройтод сүрж, бузартаж, ялзарсан ч гэсэн тэнд Бурханд итгэлтэй хүмүүс байсаар байсан баг. Хэрэв бид түүхийн Эхлэл номыг харах юм бол бид Ноагийн түүхийг харж байна. Эхлэл номын 6 дугаар бүлгийн 5 дугаар ишлэл 8 дугаар ишлэгийг уншъя. Эзэн дэлхий дээр хүмүүсийн бузар гимн үлэмж их, бас тэдний сэтгэл санаа, хүсэл бодол бүхэн нь ямагт муухай болсныг хараад тэгээ Бурхан яасан мэхээр сэтгэл зүрхэндээ харамсаж хүнийг бүтээсэндээ үнэхээр гашуудсан баг, харамссан баг. Гэхдээ тэнд ямар итгэл найдвар байсан мэхээр 8 дугаар ишлэл дээр нь харин Ноа эзний мэлмид тааллыг олжээ гэж хэлсэн байдаг. Тэгэхээр Ноа тэрхүү Бурханд үлдсэн буюу Бурханы тал зогссон тэр нэгэн байж чадсан баг. Дараагийн ишлэл бүгдээр Авраамийн тухай дүүхийг бас Эхлэл номоос харцгаая. Эхлэл номын 15 дугаар бүлгийн 6 дугаар ишлэл. Тэгээд Авраам эзэнд итгэсэнд эзэн түүнийг зөвхт байдалд тооцоолва гэж хэлсэн баг. Авраам Бурханд итгэсэн гэж хэлж байгаа. Тийм учраас Бурхан Авраамыг зөвхт болгосон. Зөвтгсөн, зөвхт байдалд тооцсон гэж хэлсэн баг. За ингээ бүгдээ Мойсегийн жишээ бүгдээ харъя. Тоолго номын 12 дугаар бүлгийн 3 дугаар ишлэл. Мойсе гэгч хүн дэлхийн гадаргуу дээрх ямар ч хүнээс илүүгээр маш даруй байлаа гэж хэлсэн байна. Ноа эзний мэлмид тааллыг олсон баг. Харин Авраам эзэнд итгэсэн учраас түүнийг Бурхан зөвхт хэмээн тооцсон. Харин Мойсег газрын гадаргуу дээрх бүх хүмүүс доороос хамгийн даруй нэгэн бол Мойсе байсан юм а гэж хэлсэн. Эдгээр хүмүүсийг амьдарч байсан цаг үеүүдэд Бурхан гайхалтай үйлсүүдийг хийхэд ашигласан шүү дээ. Энэ дэлхий юу ч үгүй усан галав юулж бүх хүн төрлөختөн устж үгүй болох аюул нүүрлэхэд Бурхан Ноа болон түүний гэр бүлийнхнийг ашиглаж хүн төрлөختөнд итгэл найдварыг өгсөн. Бурхан Авраамыг сонгож түүгээр дамжуулан бүх үндэстнийг өрөөж түүний үр удмаас аврагч Месаяг төрүүлнэ гэж амласан байна. Харин Бурхан Мойсег ашиглаж өөрийн ард түмнийг Египтээс чөлөөлөн гаргаж тэгээд өөрийг нь бүх хүн төрлөختөнд гэрчилж таниулах ёстой тэрхүү үүргийг Израилийн ард түмэнд өгч Мойсегаар дамжуулан тэр ард түмнийг 40 жилийн турш бэлтгэж, сургаж, дадлагч болсон байдаг. За сүүлчийн ишлэл маань Ром номын 8 дугаар бүлгийн 23 дугаар ишлэл. Зөвхөн үүнд ч биш. Харин бас бид өөрсөддөө сүнсний анхны үр жимсийг авсан бид ч дотроо ёолон биднийг үрчилж авахыг буюу бидний биеийг золин аврахыг тэсэн ядан хүлээдэг гэж хэлсэн байна. Учир нь бид найдвараар аврагдсан билээ. Гэхдээ харагдаж байгаа найдвар нь найдвар биш юм. Хүн харж буй зүйлдээ найдахын хэрэг юу вэ? Харин бид харахгүй байгаа зүйлдээ найдвал түүнийг төвчээртэйгэр хүлээдэг гэж хэлсэн байна. Тэгэхээр итгэлийн ахын дүүс нараа бид харагдахгүй байгаа зүйлстэй найдаж тэрхүү найдвар дотор төвчээртэйгэр Бурхан дотор алхах нь бидний үүрэг юм. Ноа бороо орно гэж мэдэхгүй байсан ч гэсэн, борооны талаар ямар ч ойлголтгүй байсан ч гэсэн Бурханд итгэж тэгээд түүн дотор алхсан. Авраам 100 нас хүрээд хизээч хүүтэй болохгүй, хүүхэдтэй болохгүй гэж махан биенээс бүрдсэн хүний хувьд энэ боломжгүй мэт бодогдож байсан ч гэсэн Бурхан Авраамыг ашиглаж түүнд гайхамшиг үйлцсэн. Бурхан Мойсег ашиглаж түүгээр дамжуулан гайхалтай зүйл хийнэ гэдгийг Мойсе Медианы хийсэн зүйлд хончин хийгээд явахдаа хизээч энэ талаар төсөөлж байгаагүй. Тэрээр Израилийн хамгийн агуу удирдагч болсон. Ингээд хараад үзэхээр Бурхан онцгой хүмүүсийг сонгож авч үүрэг даалгавруудыг өгдөг байсан нь харагдчих. Бурханд сонгогдсон тэрхүү анхны үр жимс буюу Бурханы тааллыг олсон, Бурханд итгэдэг, Бурханы өмнө даруй, тэгээд юу гарч бузарлагдаагүй, ариун, хургийг хаач явсан дагдаг, ямар ч худал хуурмаггүй, гим зэмгүй тэр нэгэн байх нь бидний үүрэг. Тэгэхээр бид авралын өдөр хүртлээр төвчээртэйгэр урагшаалах ёстой. Төвчээртэйгэр урагшлах ёстой юм ах дунараа. Илж Паулийн Ром хотынхан бас Коринт хотынхонд хандан мэдчлэхтэй. Тэндээс төрсөн тэрхүү Аз дахь мөн Ахай дахь хамгийн анхны үр жимс болох тэдгээр гэр бүлийнхнийг дурдахта тэдгээр хүмүүсийг Христ рүү эргэсэн хүмүүс гэж онцгойлон дурдсан байдаг. Тэгээ бид дуулдаг шүү дээ. Би Иесусыг дагахаар шийдсэн. Буцаж ирэхгүй. Дэлхий миний ард,
харин загалмай миний урд байна гэж бид дуулдаг. Та бол Христ дотор анхны үр жимс юм шүү. Нэг л өдөр Христ тун удахгүй ирээд тэгээд биднийг тэрхүү аврагдсан хүмүүстэй хамтдаа мөнхийн устай аваач болно. Тэр үед бид бүхэн Илчилт номын 14 дэх өдөр гарч байгаа. Тэрхүү аврагдсан хүмүүсийн дуулдаг л дуг. Өөр хинч сонсоод дуулж чадахгүй, өөр хинч мэдэхгүй зөвхөн аврагдсан хүмүүсийн дуулдаг дуг хамтдаа дуулах болно. Тэрхүү дуу бол анхны үр жимс буюу Бурхан руу иргэсэн тэгээд дэлхий рүү дахиж хизээж эргээгүй тэр хүмүүсийн дуулж чадах дуу юм шүү. Ингээд өнөөдрийнхөө Библи судлал сургаалan болын цагаа энэ дүрээр өндөрлж байна. Хамтаа залбираад дуусгацгаая. Эзэн Бурхан минь ээ, энэ цаг мөчид бид тань дотор талархаж байна. Та биднийг өөртөө дуудаж, өөртөө сонгож, өөрлөгөө эргүүлсэнд баярлалаа. Биднийг хуучин амьдралаас минь салгаж, гэмт амьдралаас минь биднийг эзэн минь эргүүлж, энэхүү итгэлийн амьдрал, итгэлийн зам мөр, итгэлийн уралдаанд биднийг хөтлөн дагуулж байгаад баярлалаа. Тэгээ өнөөдөр бид дахин нэг удаа тань дээр ирсэн тэр өдрүүдээ, тэр цаг мөчүүдэд санаж, Бурхан дотор сонгогдсон тэрхүү анхны үр жимс гэдгээ санаж, төвчээртэйгэр яолон байж авралын өдрөө тэсэн ядан хүлээж замаа дуусгахад та биднийг ашиглаач. Тэгээд эзэн минь нэг л өдөр бид тун утахгүй итгэлийг эхлүүлж бүрэн дүүрэн дуусгах тэрхүү Есүс Христ тантай уулзахыг тэсэн ядан хүлээж байна. Эзэн Иесус та хурд ирээрэй. Таны нэрээр залбирanгуйлаа. Амен. За ингээд өдрийн үгийн цаг маань энэ өрөөд өндөрлж байна. Хамтаа өдөр эх 7 хоногийнхоо үгийн цагаар иргэн уулзцгаая. Баяртай.